За сайн байцгаана уу? Өнөөдрийн зочин MJL радиогийн хөтлөгч хаш. Олонний танил хүмүүс хүн байх ер нь их төвөгтэй юм шиг байгаа юм л да. Юу нэхэр хүмүүс ингээд чөлөөтэй юу ч хамаагүй шүүмжилж болдог те. Олонний нүдэн дээр байгаа л юм чинь энэ хүн эфирээр ярьж л байгаа юм чинь яаж одоо санал хүсэлтэд хэлнэ, шүүмжлэн. Таныг анх яг хөтлөгч болж хахад бараг одоо 5-6 жилийн өмнө штэ те. Хүмүүс сөрөг комент өчгөр та яг яаж хүлээж авдаг байсан бэ? Бас хэцүү бах та. Ер нь хэцүү штэ. Тийм гоё юм биш штэ. Тийм би одоо нэг юу гэгэрэл дүрцэн хүн биш. Тийм сөрөг комент бичсэн байх юм бол Монгол санагддаг. Ойрын хэд хоногтой бодогдох уу? За нэгч нэг 2-3 хоног бодог. Би нэг ойдохтол гэх юм уу тийм шиг байна. Тэгсгээл тэр үед яг ингээл эвгүй болол тэгэл мартчихсан шүү дээ. Одоо яаж вэ? Одоо бас ингээл тань руу ганц хоёр бас ингээд сөрөг өмнөхөө удвал гайг болцсон баг тий. Ер нь барилж байхгүй болцсон доо. Тийм үү. Би бас нөгөө ийм дархлаа тогтдгийм болов хувь хүний яг төрлөх харин шингаас болдгийм болов гэж бодохгүй юу. Тим юмд одоо ингээд эмзэглээд байх энтер нь. Гэхдээ яг мэдгүй зүгээр хүн тэгэх ёстой гэж бодохоор ямарваа нэгэн юмд суралцдаг юм шиг байгаа юм. Тий. Би одоо юм болгонд эмзэглээд байвал би энэ чи ажиллаж чадахгүй болно үстэй. Тийм. Тэгэхээр ашаа чи эмзэглэж болохгүй шүү гэд би өөрийгөө сургаад нь шүү дээ. Тийм. Тэгээд өөрийгөө сургаад л байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээс биш нэг тийм одоо нэг гэгэрч юм шүү дээ. Тий. Тэр нь бага залуу наснда яг өдийн наснда юу хийж явна гэж боддог байсан бэ? Радиогийн хөтлөгч мөрөдөл байсан юм уу? Мэдгүй бүр баг залуудаа одоо юу хэлсэн мөрөдөх үү тий. Тэгтээ радиогийн хөтлөгч болно гэж мөрөдөж байгаагүй хаа. Тий. Цаасаа яг нэгэн ботсон те нэг инээс. Тий сансрын хэсэгч болно. За тэгээд далайн дэрэмчин болно. За нэг тийм хөл юм боддог байсан багт. Тий. Ер нь далайн дэрэмчин болох байсан баг би. Тий. Миний нэг тийм ихтгэл үнэмшил нэг тэгээд өөрчлөгдөд ирсэн юм бол би сандгүй штэ. Тий. Юу одоо би ингэж боддог. Эцэг эхийнхээ үгийг ингээд сонсдог байсан хүмүүс одоо нэг тэгж лам харгуу дээр очдог ч юм уу сэтгэл судлаач дээр очиж байх хэрэггүй байдаг юм болов. Тэртээ сэтгэл судлаачийн ярьдаг имийг ламын хэлдэг имийг уг нь манай эмээ хийлэлсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр аав ээж нарынхаа үгийг сонсдог байсан бол нэг тийм ээ. Нэг хол зөрөөд байсан юм бол тийм нэг хол зөрөөд байсан юм ер нь нэг л байдгүй юм да. Зүгээр яг тэр үед нь зүгээр тоохгүй өнгөрцөн байсан байж магадгүй. Тэгээд сүүлд нь тэгж хэлж гисэн штэ. Яас их өнөө хэлж ивэ гэж аюу их боддог. Тэгэд бодоод ирэхээр би заавал сэтгэл зүйчдэр ч юм уу тийм ээ одоо талдыг хардаг хүн дээр очиод нэг шаардлагагүй л байдаг шүү дээ. Наад яхаа заримдаа ингэж боддог байхгүй юу? Одоо ингээд бидний эцэг болохоор дуулууртай бай, хүний үгийг сайн сонсчээ. Үг даад сурч гэдэг юм уу. Тэнгуут яг би өөрөө ингээд манай энэ нийгэмч тийм юм уу те. Дуулууртай байх нь бас яг тийм зөв юм уу, үгүй юм уу? Би болохоор нэг тийм дуулууртай хүмүүжлэлтэй байхгүй юу? Хүний жоо ая толыг харах гал гэдэг. Тэгээ энэ маань надад их төвөг болоод байгаа юм шиг заримдаа санагддаг. Яг тэнгуут юу эн чинь ер нь бол шал дэмий юм хүмүүжил байна шүү гэж бас бодогдчихсэн жишээний л байгаа юм л та. Тийм үү. Зүгээр би дуулууртай байдал ер нь хин чиний дарга байна, хин чиний найз байна, хин чиний одоо нөхөр байна. Тийм ээ хин чиний одоо ажил хэрэгч хамтрагч чинь байна. Тэр болгон өөрийн гэсэн одоо би нэг дүр төвөрж байгаа шүү дээ. Тэр өөрийнхөө хэв хинжээг л би сайн мэддэг байх хэрэгтэй л гэж бодож байна. Найз бол найзынхаа төвшөнд би харьцсан. Тэр хүн дарга бол би тэр хүнийг дарга гэж хүндэлж ярьсан. Тийм. Тэгэхээр одоо би өөрийнхөө одоо нэг үгээр хэлэх юм бол нууц амраг гэдээ ярил л да. Нууц амраг одоо тийм ээ эхнэр шиг чинь юм уу одоо ингээл тийм ээ чамаас юм шаардаад эхлэх юм бол чинь
нууц биш болоод эхэлж байгаа шүү дээ. Нөө байр суурь ингээд алдаад эхэлж байгаа шүү дээ. Та ястаа айхтар жишээ Тийм тавьчихсан. байна. Тий. Нууцлал нууцл байх хэрэгтэй байсан шүү дээ, тий. Яг тэрнтэй тэрнтэй ихтэй юм аваад өгсөн юм уу энэ төр гэл барьцалтаал ч юм уу те. Эсвэл би өнөөдөр ил гарлаа гэж болохгүй байна. их муухай жишээ ирчлээ. Тэгвэл асуудал үүсэх нь шүү дээ. Тэгвэл асуудал үүснэ, тий. Тэр чинь яг тэр одоо байр суурин дээр л байгаа бол тэр байр суурных л төвшөнд харьцсан шүү дээ. Тий. Даргатайгаа бол дарах шигэ байна. Даргатайгаа бол би даргатайгаа харьцаж байгаа юм шиг харьцахгүй, найзтайгаа харьцаж байгаа юм шиг харьцаад байвал хэцүү шүү дээ, тий. Тэгээд зарим дарга нар ингэж ярьдаг шүү дээ. Ажил дээр бол би чиний дарга, гараад бол би та нарын найз шалуудлаа шүү. Та нар гэж хэлэхэд. Тий, шалуудлаа шүү, тий. Тий, ажил тараад ч гэсэн дарга чинь дарга хിവэрэл байгаа. Тий. Чи ажлаас нь гарчаагүй бол шүү дээ. Тийм шүү дээ. Наачиг өнөө үгүй шүү. Шаха. Одоо дээр хүмүүс их сайхан сэтгэлтэй байсан гэл хүмүүс их ярьдаг шүү дээ. Таны баг болчор байхад хүмүүс сайхан сэтгэлтэй байгаад одоо болцсон юм уу? Одоо ер нь таныг ингээ анзаараад харьцуулахад хүмүүсийн тэр хүнлэг чанар хэр өөрчлөгдөж байгаа вэ? Яа, энэ орчин үеийн хүмүүсийн чанар их хүмүүс чанар их юм уу гэж. Гоо зүгээр энэ дээр бол хараа юу нийгэм нь тийм ээ нөхцөл байдал цаг үе өөр өссөн шүү дээ. Тэгэхээр цаг үе өөрчлөгддөг, тэрийг дагаж хүний харьцаа хүртэл өөрчлөгддөг. Одоо жишээ нь би чинь бүр одоо нөгөө нэг үхэж өргөддөг 60-аад оны үний төлөөлж шүү дээ тийм социализмын үеийг мэддэг тийм ээ. Хажуу талынхаа айлаас ороод давс гуугаад авчдаг байсан. Хажуу талын айл орж ирээд манайхаас сонгон гуугаад авчдаг байсан гэд энэ харьцаа байсан. Айгүй тийм ойр дотны харьцаа байгаа үстэй. Одоо тэгвэл би гайхах шүү дээ. Тэгэн шүү дээ. Тийм ээ. Жохон дургуутсан шүү дээ. Яагаад гэх юм бол одоо бол дэлгүүр ойрхон байна. Бүх юм ингээд хажуудж байна. Чи дуудлагаар дуудаад хөргүүлчихэж байна. Тийм ээ. Тэр үед дэлгүүр эрт хаадчдаг байсан ч юм уу, дэлгүүр жоохон хол байдаг ч юм уу. Тийм ээ. Тийм болохоор эн чинь хэрэгцээ байхгүй юу? Тэгэхээр надад хийж нэг зэг давс хэрэгтэй болно. Би нэг өдөр манах давсгүй болно. Тийм болохоор би тэр хүнд давсаа өгөх хуваалцах хэрэгтэй байхгүй юу? Би бүрээсээ айгүй юм ухаарч байна. Тий. Би юу гэж ухаарсан гэж чам. Энэ зөв үү буруу юу? Хүмүүс бол яг хэврээл байгаа юм байна. Ер нь тий. Хүн чанар мандар нь өөрчлөгдөд байгаа юм байхгүй. Би нэг өөрчлөгддөггүй байхаа гэж тий. Нийгэмд өөрчлөгдөд, цаг үе өөрчлөгдөд. Тэрнээс хүн муухай болоод хүн ингээл байгаад бол арай биш байхаа. Хүн байдаг. Өрөвдөх сэтгэл байсан уу? Байсан. Одоо ч өрөвдөх сэтгэлтэй хүмүүс байдаг. Би анх удаа ингэж бодож шүү маш. Би нэг газар сонсч байгаа. Сонсноо л жон хуваалцж штэ. Тий. Тэгэж ярьсан айгу гоё юусэн. Хүн ер нь бүх зүйлийг зөв зөвтэй хийнэ гэж байхгүй л те. Та ер нь баг залуу наснда тийм харамсаж явдаг тэрийг л тех байсан юм шүү. За би бас нэг хүнээс сонсч байсан. Нэг найзтай амар зэвүү хүрээд ингээ явж исэн чинь огт харьцаа болоод байсан чинь нөгөө найз нэг мэдгээд ингээ өнгөрцөн байсан гинэ. Тэгэл л та чихтэйг харамсан гэсэн. Энэ хүнтэй би те нэг төсвөл дуулц ихт нь уулзахгүй яач та гэдэг юм уу. Ер нь танд нэг юм оо чихтэйхэн те харамсал төрүүлдэг юм зүйл байдгүй. За одоо мэдгүй одоо нэг юм боддгоо шүү дээ тэн дээр. Нэг тийм юм байдгүй. Алдаа хийжсэн гэх юм бол байна. Гэхдээ тэр үед алдаа айгүй хүн дээр тусч ирсэн боловч одооны хашиг тэр алдаа бий болгосон гэж боддоо шүү дээ. Тийм болохоор харамсаад байх юм байхгүй л дээ. Танд тэгвэл ер нь амьдралдаа аль нэг үедээ очиод өөрчилчихье гэсэн тийм зүйл байхгүй гэсэн үг үү? Байхгүй хаа. Тийм үү. Гэтэ бас өөрчилчгөр нэг butterfly effect гэдэг нэг одоогийн амьдрал байна байхгүй болчих واخ тийм. Би тэгж яагаад байна. Тийм би тэгж яагаад байна. Би заримдаа бас оюут насандаа очиод илүү сайн сурдаг байж үдэ гэж бас боддог л доо. Тэгтээ тэгэх гэхээр хэрвээ би сайн сурсан бол айгүй л энэ нөхөртөөгөө суухгүй. Тэгээ эсвэл миний энэ хүү маань би хүүхдээ мэдээж энэ өршлөл дээр маш их хайртай. Тэгээ хүү маань байхгүй болчихно гэж бас бодогдоод юу ч өөрчлөх хэрэггүй мэй л гэж бодсон. Одоо жаргалтай байгаа юм чинь. Би зөвхөн нэг үг хэлэх аягүй дуртай би их азтай хүн. Тийм. Азтай. Тийм би их азтай. Аз гэж байдаг байна те тэгэхээр. Аз гэж байдаг. Тийм. Тэгэхгүй бол би бүх юмыг өөрийнхөө хүч чадлаар ингээд өөрийнхөө амьдралыг цэцгэлүүлсэн гэж ярих юм бол тэр шиг бодлоо юм байхгүй. Яг тийм бол би аягүй залхуу.
Тийм ээ. Сургууль соёл төгсөөгүй ч гэдэг ч юм уу. Ингээд ярих юм бол би азтай хүн байхгүй. Өнөөдөр радиогийн хөтлөгч болсон, тодорхой цалинтай болсон. Тийм ээ. Амьдралд нэг санаа зовоод байх юмгүй болсон, тийм ээ. Би зүгээр л азтай хүн байхгүй. Тэгээд би азтай гэдгээ мэдээд тэрэндээ жаргадаг. Тий. Аз жаргалтай хүн байх Тэгэхээр юм. аз үжиж жаргал байдаг гэж би бодоод байгаа байхгүй юу. А би нэг авах ёстой байсан юмыг би авж байгаа юм гэх юм бол юунд нь би баярлаад байх юм. Тэгэхээр би амьдралдаа баярлж явдаг. Тэгээ баярлна гэдэг чинь жаргаж яана гэсэн үг шүү дээ. Тий. Би яг тэгж боддог. Тэгэхээр би амьдралдаа баярлж явдаг гэж би боддог. Тий. Ямар азар би тийм ээ энэ менежлтэйгээ тааралдаад гэрэлцсэн. Ямар азар явж байгаад би ингэж явж байгаад ингээд радиод орцсон тийм ямар азар. Тий. Тэг би баярлаад ш тэрэндээ. Тэгэхээр баяр гэдэг чинь өөрөө чинь жаргал үсттэй. Тий. Таны бас хөдөлмөр юм биш үү? Та одоо хөтлөгчийн хэмжээний кургузаар мэдлэг бүх юмыг хуримтлуулж явсан бас таны л бас хөдөлмөр явж байгаа юм биш үү? Мэдхгүй. Хөдөлмөр гэхээсээ илүүтэй сонирхол юм да. Гэхдээ хүн ингэж нэг ярьдаг штэ. Сонирхолтой юм аа л ийвэл ингээм амжилтанд хүрнэ гэж. Яг гоо тэр зүгээр хэдий зэгтэр хүн тийм юм хийх ёстой гэдгийг бас бодох хэрэгтэй баг. Би 20 хэдэн настай нусаа гойжулсан байна та туртай юм хийгээд явна гэд би загнаад явах юм бол би харах болохгүй байх гэж бодож байна. Нөө амьдралд чинь хийх ёстой үүрэг гэж байна шүү дээ. Мөнгө олох үүрэг гэж байна шүү дээ. Тэрнийгээ сайн биелэх хэрэгтэй байх л. Тэгээ зүгээр тэр өстой аз хүнд өстой аз заяагаад ер нь гэхдээ юм хийж байгаа хүнд үе таалга нэгддэг гэж би боддог. Тий. Ер нь хувь тавилан гэж би итгэдэг байхгүй. Хувь тавилан чи хувь тавилантайгаа айгүй инкри хайцах юм бол хувь тавилан чамтаас их тийм ээ инкри харьцдаг юм болов уу гэж би боддог тийм ээ. Би эхнэрийг би сонгож авсан гэдэг ч юм уу би сонгоод ингээд тийм ээ шилээд суудсан гэж би боддгоо шүү дээ. Зүгээр л тэр хүн надад өгөгдсөн. Тийм энэ зүгээр л хувь тавилан байхгүй. А би хувь тавилангаа гомдоох уу тийм ээ хувь тавилангаа би арчлаад тийм ээ хайрлаад инкрилээд явах уу гэдэг чинь эн чинь надад самаралтай болчихж байгаа байхгүй юу? Яг тэрнтэй л адилхан. Тийм. Таны амьдралд ингээд бурхан таныг их уучлж өршөөсөн, ивээсэн ч гэдэм үү? Ийм үйл явдал тохиолж исэн тийм мэдрэмж төрж исэн үү? Тий, ер нь л тэр шүү дээ. Тий. Тий нэг үүсэл гэж нэг юм байдаг шүү дээ. Нэгүсэл гэдэг чинь өргөн хэрэглэгддэг үг вэ те? Би баг за анхудаа сонсхон чаашаа нэг кино роман зохиол дээрээс сонсч байсан үгээс би айгу романтик болохоор өөртөө айгу гоё үг бодоод энэ надад таарах үг байна гэж бодож явдаг шүү дээ. Таныг бол бурхан нэгүссэн байна те? Тий, ер нь тий. Хүний бүх насал өөр нь үдгсэлэнтэй байх л та. Зарим хүмүүс бол хөшөрхөөс үхтлээ айдаг. Хөшөрмөөргүй байна гэд. Чи яадаг вэ? Би бол яг үндэ бол айдаггүй зүгээр сайхан хөгшин болчих юм сол гэж боддتي. За. Нэгэн хөшрөхөөсөө айгаад яах вэ? Та хөшрөлтийг ер нь юу гэж боддог вэ? Юу одоо би яг ингэж боддоо шүү дээ. Цэцэрлэгт байгаа хүүхдээ сургуульд орох гэж бэлтгэгддэг шүү дээ. Тийм ээ. Сургуульд байгаа хүүхдээ дээд сургуульд орох гэж бэлтгэгддэг шүү дээ. Дээд сургуульд байгаа хүүхдээ ажилд орох гэж бэлтгэгддэг шүү дээ. Ажилд байгаа хүн сайхан гэр бүл зохион байгуулад сайхан амьдрах гэж зорддог те. Яг тэрнтэй адилхан одоо би яг хөгшин болохоо би бэлтгэж байна. Тэгэхээр одоо би 55 нас сая хүрсэн тийм ээ. 60-тай хаш одоо миний төсөөлөлд за 60-тай хаш нэг юм байгаасаа тийм ээ гэж би төсөөлөд одоо тэрэндээ бэлтгэж байна. Тэ. Тэгээ дараа нь магадгүй 70-тай хаштай бэлтгэж эхлэх байхгүй юу? Тэ. Та бол ер нь ямар байна гэж бодож чинь 70-тай хаш? Хувцсны хувьд уу эсвэл сэтгэл санааны хувьд уу? Ер нь тэгэл бүхэл зүйлийн хувьд ямар хухан хүн байж гэнэ гэж бодож чинь та одоо? За яг би хааныхаа хувьд бол би хэлж чадахгүй. Тийм. Гэхдээ ер нь тийм ер нь олонний дунд байдаг тийм хүмүүс болохыг аягүй хүсэж байна. Тийм. Гэхдээ заад сургасан өвгөн хизээч болохгүй, өгөлдөг өвгөн хизээч болохгүй. Тийм ээ. Дал урсан ч гэсэн би тийм ээ.
одоо үеийн залуучууд шиг гэж би хэзээ загиндаг тийм хөгшин болмооргүй байна. Тий. Зан характерын хувьд тийм ээ. Тий, залуучуудыг одоо шүүмжилдэг манай үед миний үед гэж ярьдаггүй. Зүгээр л кул дэс биш юм да. Зүгээр нэг үгээр хэлэх юм бол тэр үед залуучууд юу одоо зөвхөн залуучууд биш хүн төрөлхтөн юу хэрэгжилж байна, ямар технологи дэвшил хэрэгжилж байна, тэрнээс хоцордохгүй тийм хөшин байхыг хэлсэд байгаа байхгүй юу? 50 60-аад за бараг 70-аад оныхон өнгөрж иж нийгэм хөгжин энэ төр гэл ийм яриа явдаг штэ уучлаарай. Гэтэ би таныг эмзэглэхгүй байх гэж бодоод шууд асууж байна л да. Та эмзэглэх хүн биш ээ наа. Би ухмааргүй штэ. Тэгээд бас заримдаа ч бас нэрэ зарим хөгжүүл айгүй бас хэцүү байдаг л да. Яг үнний нүг байлгэд те. Та энэ талаар юу гэж боддог вэ? Нэрээ одоо хүчит цэвэрсэх юм уу? Эсвэл энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг залуучууд энэ тал дээр тийм ээ тэр хөгшчүүд чинь одоо та нарын ээж аав нар байгаа бах тийм ээ. Тэгэхээр тэд нар тэр нөгөө нэг хэцүү үед та нарыг тэжих гэж яаж нэрөө барсан. Тэгэд тэр болгон бас тийм ээ зарим ийм бухимдалтай тийм хүмүүс байх юм бол тэгж бодох хэрэгтэй. Яаж их юм дуусан хүн юм бол доо гэж тэр талаас нь хараасаа тэр талаас нь харуул арай бас нэгүүлсэнгүү хандаж магадгүй тэрнээс биш үхэж далдор моргодог ч юм уу тийм ээ эднэрийг байхгүй бол ингэнэ гэж тэр бас арай харгислал та тийм юм байж болохгүй зүгээр ямар их юм дуусан хүмүүс вэ чамаг чиний төлөө одоо хүүхдүүдийнхээ төлөө эднэр чинь бас явж л тийм ээ 90-ад оны үед бас хэцүүлсэн шүү дээ. Тэгээд тэрний даваад дуусан хүмүүс гэдгийг бас жоохон энэ талаас нь хараасаа гэж би бас боддгийг. Надад ч гэсэн бас тэгж хараасаа гэж л бодсон шүү дээ. Одоо мууц сайн ч гэсэн өнөөгийн нийгмийг бүтээсэн л хүмүүс тийм ээ. Мэдээч тийм. Заримдаа хүмүүсийг ингээ хараад тахаар өхөн хатан ажиллаад л жигтэйх нь л завгүй тэгээл нэг уур бухимдалтай хайрлах хэвээр хүмүүсийг нэг хайрлсан ч юм байхгүй тий нэг байнга мөнгө бодоод л ч юм уу ингэж явж байгаа хүмүүс бас их байгаад байгаа юм шиг санагдаад байдаг л та. Тэгээ тэр хүмүүс хэрвээ маргааш үхэн гэдгээ мэдчихвэл ч юм уу тий эсвэл ер нь үхэн гэдгээ нэг санчвал нэг жоохон тайвшраад нэг хайртай хүнээ хайрлаад нэг аятайхан байх юм шиг санагддаг байхгүй юу? Та ер нь үхлийн талаар юу гэж боддог вэ? Мэдээж үхэлтэй нүр тулах нь гарцаагүй тийм ээ. Гэхдээ яг би үнэ хэл би үхэхээс айдаг шүү. Би айдаг. Гэхдээ нэг юм би өөрийгөө тайвшруулт юм те. Үхчих юм бол би мэдэхгүй шүү дээ. Би үхсэн байна гэж. Яг үхэх гэж энэ гэдэг ингээ хөвчих юм бол хүнд итгэл байдаг шүү дээ. Би арай л үхэхгүй байх шүү гэл. Тийм. Тэгэл нэг мэдтгэл юу ч үтгэе болчихлоо. Тий. Гэж л тайвшруулдаг шүү дээ. Тий. Тэрнээс бол айна тий. Одоо би тэдэд хүн гэх юм. Ялчгүй амар зүйл тий. Тий. Яг тийм бол үхлийн цан юу байгааг би үнэхээр мэдэхгүй тий. Хүн төрлөختнийг үхэл нэгтгэдэг гэж үг сонслоо л доо. За. Тэгээд яг яаж нэгтгэхэд байгаа юм болоогоо ботсон чинь ер нь хүн болгонд үхчихгүй төлөө л амьдраад байгаа билээ л дээ. Ер нь тийм байна. Тэрнгээр яг бүгдээрээ адилхан. Тий. Би үлс шүхлээ штэ гэдэг штэ. Тий. Яг бүр хамгийн тулгсан санаа нь болохоор тий бүгдээрээ л үхчихгүй төлөө л байгаа юм байна. Ер нь тийм баха. Тий. Та хэрвээ өөрийнхөө үхлийг сонгох боломж танд олгвол та ямар үхлийг сонгох вэ? Зүрх судасны өвчнөр. Дэлхийн нийт маань 90% зүрх судасны өвчнөр яаж юм. Тэгээ зүрх судасны өвчин одоо тийм ээ тусахгүй баха тийм бэлдвэл гэлээдэг. Би тийм бэлдвэл уухгүй гэж боддог. Тэгээ зүрх судасны өвчнөр өгцөн дээр гэж л боддог. Тий. Зарим хүмүүс амиа орлох тухай их боддог. Тэгээ ер нь манай улсын хувьд ч гэсэн амиа орлтын тоо нэлээд дээгүүрт ордог юм байлаа. Та яг одоо ингээд үхмээр санагдаад байж байгаа хүд зөвлөвөл юу зөвлөх вэ? Ер нь хараа яг тэр энэ зүгээр тухайн үеийн депресс гэж би боддог. Тийм заримдаа хүчмэр хинтч тийм үе тохиолдсон л байх тийм ээ. Зүгээр энэ бол зүгээр тухайн үеийн бодол шүү. Үеижил хэлмээр. Тэгээд
ихэд ганцаарцсан хүмүүс л тийм алхам хийдэг дээ. Тийм тэгэхээр хүмүүсээс л тусламжгүй гэдэг юм уу, хүмүүстэй л яг илэн далангүй ярьдаг юм уу мэдэхгүй. Тийм тэгэхээр тийм үхэл бол яг энэ бол төгсгөл шүү. Тэгэхээр үхчил болдгоо шүү гэж л хэлмээр санагддаг шүү дээ. Одоо жишээ нь би чинь бас их баянтай шүү дээ. Сургуулиас өгч за ингээ амьдрал дуслаа гэж бодчихсон. Тий. 18-тай өгч шүү дээ. Сургуулиар өгөхөнд л амьдрал дуусчлаа гэж бодчихсон. Үхмээр санагдчихсан. Тий үхээгүй яваал лээ. За тэгээ явжсэн чинь би осолд ороод ингээд эрендэг зэрэмдэг болчлоо. За ингээд амьдрал дуусдаг юм ингээд. Гэхдээ амьдрал дуусаагүй л шүү дээ. Тий. Дараа нэг аштах ажилд ороод овоо явжсэн чинь пактлаад ажлаасаа өгцчихдэг. За ингээд одоо надад хинч ажилд авахгүй одоо би ингээд дуусчих юм байна да гэд бодсон чинь үгүй л шүү дээ. Тий. Одоо бол тэгэл зүгээр л энэ. Тэгэхээр нэг тийм юм хүнд үе байдаг юм шиг. Тэр үе даваад яваад байх юм бол цаа чинь таныг сонссон чинь бас бүр тайвширчлаа. Би бас 20-д нэг амьдрал дууслаа гэж бодож исэн үе байгаа. Хүмүүст бол байдаг л юм байна ер нь тий. Гэтэ амьдрал тэг үргэлжлээд одоо мэдээж та амьд байгаа юм маш их баяртай байгаа зү. Тийм шүү дээ. Цэцэрлэгт нэг охин дурлаад тэр хайцсан чинь яа амиа орж байгаа санагдчихсан. Баяр шүү дээ. Одоо л инээднээ сонсогдсон. Гэхдээ тэр хүүхдийн сэтгэлийг одоо хичнээн хэмжиж байгаа тийм ээ. Гэхдээ одоо холоос арах юм бол тэр хүүхдийг бид нэр одоо инээмсэглэж тарах байна. Яг тэрнтэй адилхан бидний өөх шийдвэр ч гэсэн айгүй тийм айгүй өнгөцгөн юм дээр сэтгэлээр унаад ингэдэг баг. Гэхдээ юу их ганцаардсан хүмүүс. Ганцаардсан тийм. Тэгэхээр тийм хүмүүсийг ганцаардуулж байгаа нь бид нэр энэ чинь бас бидний бас хариуцлага баг шүү дээ. Одоо би нэг ингээл мөнгө даллаад ингээл сууж байгаа хүмүүс айгуу тий мухар сүсгтэй ингээд муулдаг шүү дээ. Би тэр хүмүүсийг би муулдаг шүү дээ. Шүүмжилдэг шүү дээ. Яг гэх юм бол хүн аргаа бараад юугаа төрөвчээ дарлаа шүү дээ. Би ч надад тэр үед ингээд төрөвчээ дарлаад мөнгөтэй болдгоо би очиод дарлах л байх гэж боддөг. Зүгээр тэр дарлж байгаа хүмүүс дотор шин зүгээр нэг өөр хар гаригийн хүмүүс ирчээд дарлаад байгаа юм шиг. Бас л монгол хүмүүс гэдэг нь бидний элчнэр, дүүнэр, ахнар, хамаатан, садан байгаа шүү дээ. Бид тэр хүмүүсийг тэгтлэн тэгвэл явуулчихэд бид нар өөрснөө ичих хэрэгтэй байхгүй юу? Тэр хүмүүсийг тэнд очиж аргаа бараад ингэж явж байхыг бид нар ичих хэрэгтэй байхгүй юу? Төр засаг ичих хэрэгтэй байхгүй юу тэрнээс? Тийм ээ, тэр хүмүүс биш. Яг юм тэд чи аргаа барсан хүмүүс байхгүй юу? Би тэгж л боддог. Ямар гоё хэлж уйлбар санагчлаа. Өөр би яагаад гэвэл бас заримдаа шалчдаг юм л та. Тийм ч бас нэрээ бас тийм шүү тий. Тий яг гоо ингээд залуу байхад бол тэгнэ шинжлэх ухаан чи ихэл юм мэддэг те бүх юм ингээд их өөрсдөө боддог хүн гэж хэлэх дуртай л байлаа. Тэр сүүлийн үед бол би бол мухар цусгийн хүртэл юмыг яаж мэдэх вэ гэж боддог болчдөг юм байлаа. Тий. Мэдхгүй юм яадаг юм бол бид нар зөндөө байна шүү дээ. Бүх юмыг тайлбарлах боломжгүй гэдгийг ойлгоцсон бас нэг тийм хандлага тийм ээ. Тэгэхээр юм болгоно ингэ шүүмжлээд байх болждөг юм шиг. Гүг юмыг яаж мэдв энэ үнд юм бэ тохиолдсон байж болно шүү дээ. Тэгэд би итгэхгүй, би хараагүй, би үзээгүй байж би зөвхөн өөрийнхөө өнцгөөс тэр үнийг шоолох юм уу, тэр үнийг шүүмжлэх арай бас ухар мөчд юм болов уу гэж би бодож байна. За, өхлийн тухай нээлттэй ярьсан тэх баярлалаа. Сүүлийн нэг асуулт үлдсэн. Тэгээд хоёлаа өөр юм ярьна. За. Та ямар амтан болж төрөх байсан бэ? Би тагтай болж төрөх байсан. За, яагаад? Тийм. За, тэгээд дуртай үед апугийн хашаанд очиод хоолждаг. Тэгээд хайх юм уу? Тэгээд байжгаад гандан дээр очиж холчоод гандан апо хоёрын орнд ингээ нисчээдэг тийм жаргалтай тагтай боллоо гэж бодож ирсэн. Тэгээд дуртай үедээ би засчаал. Тэгээд явждаг. Нэр охлын чинь бас аюул бага юм биш үү те? Янз бүр амтан барьчих гэдэг байхгүй. Амьдралд юу н утга учир гэж байд юм болов уу?
Хүмүүс нэг утга учрал хайгаад байдгүй энэ юу? Аюу утга учирч шүү дээ. Нөгөө мэдсэн бол нэр би идэх гэж амьдраад байгаа юм уу, амьдрахын төлөө би идээд байгаа юм уу гэдгийг би одоо хүртэл ойлгодог шүү дээ. Тий. Нөө ямар ч зүйл хүчихгүй үгмээргүй л тэгээд болоо. Та нөгөө MJL радио намайг өрөвдөд ажилд авцсан гэд нэг эфирээр ярьжсэн. Та өөрийгөө бас юм өрөвдөх үе байдгүй. Өрөвдөг чинь их гоё тийм мэдрэмж шүү дээ. За. Тий. Зарим хүмүүс өрөвдүүлэхээр аягүй дургүй байдаг шүү дээ. Тийм. Гоо яг хөө тэгээд бардам хүмүүс хүнд өрөвдүүлэх аягүй дургүй л дээ тий. Тэгэхээр би тийм бардам биш л дээ. Өрөвдүүлэгч нэг тийм нялуун дээр нэг тийм гоё мэдрэмж өгөхгүй. Тий аягүй гоё тий. Нэг тийм нялуун тийм нэг тий чихэрлэг нэг тийм мэдрэмж заримдаа ингэ чихэртэй хүн юм идвэр санагддаг шүү дээ. Тий. Гэхдээ хамгийн онцлог өрөвдүүлэхийн тулд нэг юм хийгээд авах шаардлага байдгүй юм л да. Тий. Юу хийхгүй байвал өрөвдөж чимэг. Юм хийгээд байвал чамд хараад өгөх гэсэн чинь өрөвдөд байхгүй л дээ. Тий. Хүмүүсээр хайрлуулж, хүмүүсийг хайрлах сайхан. Та бас ер нь яг энэ төрлийн юм нялуун хүн үү? Зарим хүн яг ингэж сууж байгаа гэхээр зарим хүмүүс болохоор ингээ хүмүүстэй зурлах юм дургүй хүмүүс байна. Тэ? Одоо зарим нь бүр гэр бүл зохиохгүй ч гэж ах шиг. Зарим нь гэр бүлтэй байсан ч гэсэн тэднэртэйгээ нэг нилуураад байдгүй. Өөрөө ч гэсэн тэднэрээс нэг хайр хүсээд байдгүй. Ирчлөг номер нэг тавьсан. Тэ, ийм хүмүүс бас байна л да. Одоо нөгөө хүн болгон математикч болох албагүй, эцэг эх болох албатай гэдэг нэг үг байдаг шүү дээ, ястай гэдэг. Тэгсэн чинь одоо үед бас энэ өөрчлөгдөд байна. Хүн болгон математикч болох албатай, харин эцэг эх болох албагүй. Энтер гэж бас залуучууд ярьж байна л да. Та яг энэ үслийг бас юу гэж бодож байна? Та өөрөө бас энэ хайрлагч төрлийн хүн бах тий? Эрхчлөөгт төнөө. Үгүй би эрхчлөөт биш шүү дээ. Яавч биш тий. Би чинь их нэртэй хайртай, ачцээ нэртэй хайртай. Ер нь нялуун хүн л дээ. Нялуун. Нилуур царгаал доосох хүн дээ гэж. Тийм баг тий. Ер нь нялуун талтай шүү. Зэлэг гэж. Тийм нэг иршүүд юм уус нэг тийм баатарлаг юм надаас л гарахгүй шүү. Романтик хүн юм шиг санагдлаа. Тийм магадгүй тийм. Та харин тэр эрхчлөөтэй хүмүүсийг юу гэж боддог вэ? Эрхчлөөтэй ч байх ба тий одоо ихэнх гинээс юм шаардаад байхгүй ингээл зүгээр сайхан амьдарч яст илүү амар гэж боддог. Тэр хүмүүс тэнд сэтгэл хангалуун зөв гэж бодож байвал тийм би тэр хүмүүсийг шүүх надад одоо ямар ч ирэх байхгүй ч тий зөв буруу гэж хэлэх нь ямар ч үндэслэл байхгүй. Би мэдэхгүй юм чинь тий. Тэгээд ер нь яг зөв буруу ер нь хинч мэддэг чинь билээ би бас сайн би мэддэггүй шүү дээ. Тэгээд шүүнэ гэдэг чинь зөв бурууга аюу сайн мэддэг хүн тийм ээ. Одоо шүүгч хүн гэдэг чинь одоо хуулиа мэдчихэж хүнийг шүүдэг шүү дээ. Тэгэхээр юунд яг зөв, юунд буруу гэдгийг өөрөө сайн мэддэг хүн юм уу тийм ээ. Тийм хүн л хүнийг шүүнөхөөс биш. Зөв юу ч мэдэхгүй зөвхөн өөрийнхөө зөв үзмжээр хүнийг шүүнэх юм чинь өөрөө. Одоо миний хувьд тэгээд би шүүгээд хэлэх юм бол яг тийм бол яг би тэдний тухай юу ч мэдэхгүй шүү дээ. Тэ? Карьер гэж яг эдний хувьд яг юу юм. Тэгээд карьер нь юунд хүрэх гээд байгаа, юунд тэмүүлээ зориод байгаа юм тийм ээ. Зүгээр би тийм хүн төрлийн хүн би биш байхгүй юу. Зүгээр л би өөр хүн. Тий. Би одоо ингээд өөрийгөө бас нэг тайвшруулах гоё хөлтэй болсон шүү дээ. Тий. Би зүгээр л бусдаас өөр тийм ээ. Тэр хүнээс ухаантайч биш, тэнэгч биш. Зүгээр л би өөр. Тэгэл болоо. Тий. Тэрнээс энэ надаас илүү мэдлэгтэй, энэ надаас илүү ухаантай ч гэдэг ч юм уу тийм биш. Зүгээр л би өөр тий. Та ихтэй хэр ухаантай өөр хүн гэж өөрийгөө боддог вэ? Боловсралтай ухаантай хүн бэ та? Хүн болгон өөрийгөө лаг л гэж боддог шүү дээ. Би ч дотор өөрийгөө лаг гэж бодвол өөрийгөө хуурал явж илээдэг тийм ээ. Тий. Хүн нэг тийм өөрийн гэсэн нэг тийм бардам юм байдаг шүү дээ. Тий. Би бол гэсэн нэг тийм мэдээж хүн болгон бага тэр бол тий хүн болгон бага. Тэр нэг ил гаргадаг болохоос шүү тийм ээ. Гэхдээ
хэр буйцаа зүгээр тэргээрээ хүнийг чи тийм ээ чинудаас доор чи ингэн гэх юм энэ асуудал واخгүй юу. А зүгээр дотроо чи өөрийгөө юу гэж бодож байна тийм ээ. Чи ямар шугамыг давж болохгүй гэдгийг чи мэддэг бол ядтай хүнтэй харьцахдаа чи зөв харьцах واخгүй юу. Тийм. Айгүй өндөр боловсралтай өстой мэдхгүй юм байхгүй мундаг хэрнээ маш бүдүүлэх ч юм уу. А мундаг хэрнээ тийм тэнэг ч юм уу ийм хүмүүс бас байдаг. Тэгээд одоо нөгөө IQ хүний хүмүүжил энэ бүхэд юу нийлжээж л тэр боловсралтай мундаг хүнийг бүтээт юм байна да. Тэрнээсгүй бол бусд нь байхгүй бол тэр зүгээр тэ бидлэгтэй тэнэг хүн юм байна да. Бүр тэ баг боловсралгүй байсан бол энэ хүн айтаахан хүн ч юм шиг тийм сэтгэл төрүүлдэг хүмүүс байдаг те. Ер нь ямар хүн төвөгтэй байдаг гэх юм бол тэр боловсрал юм уу эсвэл тийм ээ боловсралгүй биш энэ биш зүгээр өөрийгөө нэг нотлох гэж зүтгэдэг хүмүүс л аягүй хэцүү. Тэгээ ухаантай хүн ч гэсэн би ухаантай шүү гэл ингээл өөрийгөө нотлох гэдэг хүн бол ер нь төвөгтэй. Тийм ээ. Би их мундаг хүн шүү гэл өөрийгөө ингээл нотлох гэдэг хүн хажууд би хажууд байх надад төвөгтэй байдаг. Ер нь тэр л баг л гэж л бодож. Өөрийгөө би нотлоод батлах гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд дээрэс нь хүлийн зөвшөөрөх гээд тэгээд байвал жоох хэцүү. Хүчлээд байдаг. Хүчлээд байвал те. Тий. За та нүдэн ихчтэй 35 жил амьдралаа. 36. 36 жил. Нэг жилийн битээ харсараа. Нэг жил ч гэсэн. Энэ хугацаа бол одоо миний өдийн өрсөн хугацаанаас илүү байгаа даа л та миний наснаас. Ингиж хүнтэй урт удаан тууштай амьдрахад тийм арга ер нь юу вэ? Юу таныг ингэж олон жил тэ өөр хүн харлгүй маш их гэр бүлийн салт бас байна л да. Гэхдээ би мэдэхгүй шүү дээ. Салж болохгүй л гэж боддог шүү дээ. Тий. Тэг өөрийнхөө биенээс яаж салах вэ? Мэдгүй би ихтрээ зүгээр миний нэг тал хийл гэж боддог шүү дээ. Тий. Мэдгүй. Тий. Та нэг өөрөө сайн мэдэхгүй байх гэж. Тэгээд одоо салах чинь билүү бас мэдэхгүй шүү дээ. Хэрүүл урал их болох уу? Хэрүүл урал болно. Тий болно шүү дээ. Тий. Тэгээ хардна одоо хүртэл хардна. Оо тийм үү. Тэгээ хардахгүй л аяг онцсон шүү дээ. Утгач шүү дээ. Тэгээ хүмүүс хардах бол өвчөө хардах л үгүй. Гэхдээ жоохон хардуулгаа шүү дээ. Таныг одоо ихтэй караашилдаг бас эмэгтэйчүүд их байдаг бах та. Ёстой мэдхгүй шүү. Оо тийм үү. Та тэр бичмэчдэггүй юу? Үгүй яалаа гэж. Би бас байдаг бах гэж. Тийм л шүү дээ. За дэх үед бол найз гэдэг үг нэг нэгнийгээ өмчлөх юм шиг ийм үг байлаа л та. Олон хүний найз, хэнийч найз биш гэж яах шиг. Тэгээд ер нь нэг цусан тангараг мангараг өргөждөг те ямар нэг байдлаар за шүлсэн ч юм уу те ингээд тангараг өргөж мөрөж найзалдаг. Тэгээд нэг найзтай хэлэхгүй нэг юм явчвал ер нь ингээд нэг хардаастай. Нэг гэр бүлийн байдалтай. Тэгээд одоо үед бас жоохон өөр болоод ах шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо найз нөхдөй ойлголт. Ямар нөр вэ гэж. Одоо болохоор ингээд яг дээр үеих шиг бие бинийгээ авчруу ингээд өмчлөхөө болцсон тий. Ингээд олон найзтай байхыг тэр хүнийг муу хүн гэж хэлэхээ болчихсон ч юм уу. Тий. Тийм болоод байгаа юм шиг. Энэ бас зөвхөн нийгэмтэй л холбоотой баг. Тий. Илүү их нэгтэрч шít бид нар. Тий. Илүү олоолаа олоолаа харьцахаас өөр аргагүй болж шít. Тий. Тэгэхээр зөвхөн би тэгээд байвал би хүнтэй харьцдаг бол би хардгал баг. Гэхдээ би өөрөө бас хүмүүстэй харьцах хэрэгтэй болоод байна. Миний найз бас бус хүмүүстэй харьцах хэрэгтэй болоод байна. Тэгээд их чинь тий. Тэр үед магадгүй нэгтэршил тийм их бас биш тийм байсан. Тэгээд өнөөдрийнх шиг юм харилцаа тэгж их хөгжөөгүй байсан. Тийм ээ. Чи нэг ажиллаа хийдэг бол нэг ажиллаа хийн. Тэгээд улсын ажил хийдэг бол улсын ажил хийн тийм ээ. Тэгээд тийм болохоор нэг хол найз нөхдөдтэй тэр үед чинь нэг панцчин нөхдүүд л тийм олон найзтай л байсан баг. За тэрнээс бусд нь бол ер нь тий яг өөрийнхөө ажлынхаа ажлыг хийгээл байрныхаа хүмүүстэй минь тустай тийм л байсан шүү дээ. Тэрнээс нэг ингээл олон найзтай болол нэг тийм амар сэргэлэн нэг тийм амжиргаатай хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тийм хүмүүс л олон найзтай байсан баг. Тэрнээс зүгээр нэг жирийн нэг хүмүүс бол нэг тийм олон найзтай байгаагүй баг. Тий. Та одоо ер нь хэр их найзтай вэ? Ер нь найзтай шүү. Тий, найзтай шүү. Таны мөнгөний талаарх бодлыг сонсох гэсэн. Мөнгө бас амьдралын нэг чухал яалчгүй л хэрэгцээ. Хайр чухал уу, мөнгө чухал уу гэж ярьдаг штеп. Тийм та мөнгөний талаар ер нь юу гэж боддөг вэ? Мөнгө хүнд аз жаргал авчирдаг уу?
Би авчирдаг л гэж боддог шүү дээ. Тийм. Би мөнгө авчирдаг. Ажрал авчирдаг яг. Би нэг юу мөнгөгүй жаргаж явсан хүнийг би хараагүй л дээ. Тийм. Мөнгөтэй үжиж жаргаж байгаа хүнийг харсан. Тийм. Яг үгүй. Мөнгө чигээр нь бодох юм бол өөрөө жоохон хэцүү баг. Мөнгийг тэр өөрийнхөө юунд ашигладаг, өөрийнхөө мөнгө чиний төлөө үйлчлдэг бол чи супер баг гэж би бодож байна. Тэ. Чи дуртай юм авчих тийм эрхчлөлттэй байх. Тэгвэл би мөнгийг эзэмшээд байна шүү дээ. Тийм. Тэрнээс биш одоо ингээд нэгүгээр хэлэх юм бол татхандгүй одоо мөнгөтэй харьцахдаа татхандгүй л болчвол чи мөнгөний ичдэг л гаргаад байна гэсэн үг. Авах юм авчиж чаддаг. Тийм ээ? Татхан живэл чи мөнгөнд чи тий тийм бариулаад шүү дээ. Тэгтээ түрүү би дараа нь мөнгө олно, дараа нь би мөнгө олно тий. Яадгийн чи авах дуртай юм яагаад авч болдгоо тийм ээ. Тэрнийг би эрхчлөө гэж үздэг. Татхан жин үгүй юу? Би заримдаа одоо татхан талдаа заримдаа тий. Арай үнэтэй угаалгын машин байхад би арай хямдхныг авах гэдэг. Яг татхнаад нь шүү дээ. Мэдээж жоо үнэтэй илүү багтаамжтай, илүү хүчин чадалтай байдаг ч юм уу. Яг би тэр илүү хүчин чадалтай зүйлийг би тий мөнгө тоохгүй авчиж болохгүй байгаа. Яг тэр мөнгөнд хамааралтай байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр жид чамаагүй авчдаг байх юм бол би болж ийн гэж боддог байхгүй юу. Тий. 100 төгрөгтэй явснаас 100 настай байсан дээр гэл нүг байдаг шүү дээ. За яг орчин үед шилжүүлж хэлвэл 50 сая төгрөгтэй байснаас за 50 мянган найцтай бай гэвэл та яах вэ? Гөө одоо тэр юу таван чанартай найз байвал одоо болж байна тий. Чанарын л асуудал ярьж тий. Тэгэх юм бол өөрийнхөө л бас жаргал хувийн амьдралынхаа тэгээ чанарыг бодсон илүү бахтай гэж. Ер нь чанар нь л чухал шүү дээ. Чиний найзууд хэрэг зэрэг чанартай байна тий. Тэгэхээр би тэр найзуудаа одоо би юм даатгаж чадах уу тийм ээ итгэж найдаад бүхнийг даатгаж чадах уу тэгэх юм бол мэдээж 50 сая төгрөгнөөс тэд нар чи үнэтэй илүү үнэтэй тийм биш байвал мэдээж 50 сая төгрөг надад илүү амьдрал хэрэгтэй байна шүү дээ тий тэгэхээр тэр нэг бас жоохон бодох хэрэгтэй байна тий за муухай юм ярьсан бол уучлаарай бид нэр ер нь амьдралынхаа талыг унтаж өнгөрүүлж байгаа шүү дээ одоо тэгээд унтаж өнгөрүүлнэ тэгээ зүүдэлсэн зүүдийг маань тарих маань бодит гэж бодоод бодит мэдрэмжийг төрүүлнэ. Тийм. Гэхдээ бид нэр уулзаад за ямар зүүдлөвтэй гэж би энтэйгээ нэгтгэж ярьдгүй шүү дээ. Тэр 50% зүү шууд тэр чигээр нь орхичдаг тийм ээ. Дэнийх ач холбогдолгүй ч байдаг байх зарим үед. Та ер нь амар зүүдэл хэрэг зүүдэлдэг вэ? Юу зүүдэлдэг вэ? Яг зүудрөө ороод явчих. Яг бас заримдаа хүний амьдралд энэ зүүд их нөлөөлдөг гэж санагддаг байхгүй юу? Одоо жишээ нь нэг хүн намайг алж ийн ч юм уу, намайг хорлож ийн ч гэдэг юм уу гэж зүүдэлчээр за би бол мэдхгүй заримдаа ингээд тэр хүнийг харахаар эвгүй санагддаг ч юм уу. Нэг удаа би нэг муухай зүүдлэхтэй ботхгүй юу? Энэ ерөөсөө миний толгой л энэ зүүдийг зүүдлээд байгаа. Би өөр хүний толгойгоор энэ зүүдийг зүүдлээгүй шүү дээ. Тэгэхээр миний толгой дотор л ийм муухай юм байна гэж бодоод бас нэг жоохон сайн сайхан зүйлд бас анхаарлаа хандуулж авахгүй бол муухай зүйл миний далд хумсар руу ороод надад ингэж зүүд болж тэгээ намайг бас тэр чин зовоон штэ зүүдэнд чинь тий тэгж бодоод хүмүүс ер нь бас яаж зүүдэлт юм бол хэр их бас юм муухай болоод сайхан зүүдэлт юм бол гэд сонирхчихъя л доо гэж бодоод нэгэнт бас философитой л хамаатай юм ярьж байгаа юм чи тий би зүүдийг юм зэрэгэлдэх ертөнц рүү орж ийн гэж би тэгж хүлээж авдаг ер нь. Тэгээ параллел нэмэр гэж ярьдаг шүү дээ. Тэгээ зэрэгэлдэх ертөнц рүү өвсрээд орчиж байна гэж боддог. Одоо бүр хийт болоод байгаа. Тэгээ энэ зэрэгэлдэх ертөнц кино зохиол янз бүр юм дээр агиох гарч байгаа сонирхолтой тий. Тэгээ ер нь гэхдээ уг нь байсан зүгээр одоо л Монголд тэгж илүү болж байгаа болохоос зүгээр Оросын хувьд бол зүгээр параллел нэмэр гэдэг энэ чинь бүр ярьдаг байсан зүйлтэй. Зүгээр зэрэглэх ертөнц гэдэг ингээд ярихаар зүгээр миний хувьд тийм ээ би Яваачин тамыг зүйдтэй холбож боддөг. Там гэдэг байдаг байсан бол хар дарсан зүүд маань там юм байна. Тийм жаргалтай зүүдүүд байдаг шүү дээ. Тэр бол яваачин юм байна. Тий. гэж би боддоо шүү дээ. Миний зүүдэнд ямар ч юм хийж нар байдаг шүү дээ.
Нэрээс нар зүтэлж байгаагүй юм байна. Тийм бооз. Тий нар лав харагддггүй те. Нар өстой байдаг. Тий. Тэгээ ингээ хот мотороо би зүүдэлдэг. Хотных гоё байдаг шүү дээ. Аюу гоё байдаг шүү дээ. Та жаргалтай зүйдэлийг хуваалцаач. Хоёлаа таны жаргалтай болон хэцүү зүйдийг яриад тэгээ яриагаа өндөрлөе. За. Гэтэ ягаад ч надад их сонирн байна. Таныг юу зүйдэлдэг бол гэж бодохоор. Тийм үү. Тийм. Би ингээд мэдгүй би өөрөө нэг аялах дуртай ч юм уу юм шиг би ингээд онгоцон суугаад нисэж чинь гэдэг. Тэр онгоцон заяо. За. Би бараг л юун дээр ингээд юу нэг кабрилет машин байдаг ш. Дээд тал нэг ингээд суудлын ингээд онгоцдаг. Яг тийм онгоцон дээр ингээд нисэж. Тэгээд бүр хол алс сулын Америк руу нисэж. Ямар гоё юм. Тий. Тэгээд нис чинь доор одоо ингээд юу шонгийн мод харагдчихээн. Ингээд ингэж зүудэл. Миний хамгийн ажралтай зүйтэй адилхан юм биш. Би болохоор онгоцон цугаагүй л те. Зүгээр ингээд нисэж гин ингээд аюу гоё юм тал дээгүүр нисэж гин гэж зүтлэхээр аюу гоё жаргаж сэрдэг. Би бас усан сэлж гин, усан шомбож гин гэж зүд. Усан дотор амьсгалаад амар гоё идэг те. Тий. Тэгээд би амар гоё сэлж гин гэдэг зүдэл. Адилхан байт юм биш үү. За, муухай зүуднэ. Муухай зүуднэ. Муухай зүуднэ. Зарим хүмүүс ингээд нэг зүйдээ бас тавтан бас зүүдэлдэг штэ муухай зүйдээ. Тийм. Нэг аимшиг кино зүүдэлж байгаа юм шиг. Тийм зүүдэл штэ. Тэгээд хар дарны мэдгүй яг ингээд миний сугруу ингээд нэг нөхөр ингээд гараа игээд ингээд өвдгөөд ингээд бүр ингээд хатгаад. Тэгээд бити яачтай. Тэр нь маш амар тий. Тэгээд хамгийн амар нь би ингээд хардаар зүүдэлж байгаа гэдгээ зүүдэндээ мэдээд байдаг. Тэгээд би сэрлээ. Би сэрэх хэрэгтэй ш. Тэгээд ингээд нүдээ ингээд ингээд сэрэхээр зүүдэн дотроос ирсэн байд. Яа ямар амар. Йоо. Тэр айгүй юм. Тийм. Гэтэ хашихаа наа чин бас минийхтэй адилхан байна. Би болохоор ингээд яг миний суруу хүн гараа гжигдээд нэг зүүдэлдэг байхгүй юу? Тэгэхээр бүр үнэхээр амар зовдөг. Тэгээд сэрсэн ч гэсэн энэ ингээд баг жигнэсэ гэж өгдөрсөн юм шиг ингээд тийм хөндөрч болсон юм шиг санагдав. Тийм надад бас яг тийм. Тэгвэл бас сонсогчд маань бас бодож байгаа бах те. Ихэнхдээ нь адилхан жиж магадгүй юм байна. Тэгээ хэрвээ адилхан байвал комент хийээрэй. За, хоёлаа гоё жаргалтай яриагаа төгсгий. Та ямар зүйлээс ер нь хамгийн их аз жаргал кафег авдаг вэ? Их нэртэйгээ аялаад явж яхад. Тий. Би тэгтэл хамгийн жаргалтай байдаг. За тэгээд аз жаргалтай хорон мөч симхи бүрийг мэдж жаргаж амьдраарай гэж танаас хүсье. Та гэхдээ угаасаа л жаргаж амьдрдаг хүн дээ. За амжилт хүсье. За баярлалаа. Чамд ч гэсэн амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа.